засгийн байнгын орооны бүрэлдэхүүнээс тус чөлөөлсөв. 2. Улсын их хурлын гишүүн Намдгийн Батсэргийг эдийн засгийн байнгын орооны, улсын их хурлын гишүүн Гаваагийн Батхүүг төрийн байгуулалтын байнгын орооны гишүүнээр тус баталсав. 3. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсөв. Байнгын орооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай улсын их хурлын тогтоолын төслийг батлая гэсэн санал хураая. Асуулт байдгүй шууд санал хураалт явуулдаг тогтоол байна. Асуулт байдгүй маа. Нэг гишүүн гарч нэг гишүүн байнгын ороонд орж юу нь болохгүй байгаа. За санал хураалт. Саналаа хурааж байна. Саналаа өг. «49 гишүүн оролцож 36 зөвшөөрт 73.5% саналаар байнгын орооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоол батлагдлаа. Энэ Баян Сэлэн гэсэн гарын үсэгтээ бичиг байна. Баян Сэлэн бүлгийн дарга учраас ийм бичиг ирүүлэх хэрэгтэй. За, байнгын орооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай улсын их хурлын тогтоолын эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? За, алга байна, сонстоор тооцлоо. Чуулган завсарлаа. Төрийн байгуулалтын байнгын ороо оролд одоо.